Сав баглаа бодлын хог аядлыг бууруулж дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төр хувийн хөвшил болон салбарын экспертүүд хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд сав баглаа бодлын мэрэгжлийн зөвлөл байгуулах санаачлага гарсан байна. Өнөөдөр болсон Монголын ус ундааны салбарын сав баглаа буудлын форумд төрийн байгууллага үйлдвэрлэгчид дахин боловсруулах үйлдвэрүүд болон салбарын мэрэгжилтнүүдийн 80 гаруй төлөөлөл оролцлоо. Сав баглаа буудлын хаягдлыг нэгдсэн тогтолцоогоор шийдвэрлэх суурь тавигдаж, ус ундааны шил лааз зэрэг хаягдлыг тойрог эдийн засгийн зарчмаар үр ашигтай удирдах боломж бүрдэнэ. Мөн хог хаягдлын менежмент зөвхөн татвар төлөгчдийн санхүүжилтээс хамаарахгүйгээр хувийн хвшлийн оролцоо нэмэгдэн дахин боловсруулах үйлдвэр технологийн хөгжилд төлөвлөж болно гэж харж байна. Үйлдвэрлэгчийн өргөтгсөн хариуцлагын тогтолцоо гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл өртөг бий болгосон, хогийг бий болгосон хариуцлага үлээ. Хог их хайж байгаа нь их төлөй, бага хайж байгаа нь бага төлөй. Засгийн газраас хог хаягдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Форумын онцлог нэг үр дүн нь сав баглаа буудлын мэрэгжлийн зөвлөл байгуулах санаачлага байлаа. Санаачлагын хүрээнд салбарын томоохон аж ахуйн нэгжүүд хамтран тунхаглалт гарын үсэг зурж, тойрог эдийн засгийг дэмжих, дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.